шөнийн цагаар сонин зүйлс харагддаг. Гэтэ яг юу харснаа тайлбарлаж чадахгүй байна гэж ярьдаг байсан гэсэн. Жижиг Европын загасчдын тосгоны Okay, this is mic check. За, hi guys. За, өнөөдөр та бүхэндээ Rock Arl-ийн хачирхалтай явдлын тухай ярихаар бэлдсэн байна. За, сүүлийн бичлэг орсноос ерөөдөө бараг сар болсон байна. За, энэ хугацаанд би юу хийвэ гэвэл би яэштэй бэлтэж байна. Яг үннийг хэлэхэд жоохон яэш болоход жоохон завгүй байна. Гэхдээ яг яэш дууссаны дараа үнэхээр өдөр болгон ядаж 2 хоногт нэг ч юм уу тэгж бичлэг оруулна гэдгээ үзэгчтэй амлаж байна. За тэгэхээр кейс рүү орцгоё. За Висконсин мужи Мичиган гол Rock Arl. Энэхүү арал нь очиход хэцүү газар юм. Очихын тулд Вашингтон арлыг дамжиж гатлгад онгоцоор усан замыг туулах хэрэгтэй болно. Вашингтон арлын Алисон Бэй газраас гатлгад онгоцонд суугаад тэрхүү газраас Jackson Harbor гэх бомтоос дахин онгоц хөлөглөөд Rock Arl руу явна. Rock Arl-та ямар нэгэн машин, дугуй зөвшөөрөгдөөгүй байдаг. Rock Arl 975 акр хэмжээтэй Вашингтон арлаас хэд дахин жижиг арал билээ. Гэсэн хэдий ч өөртөө баялаг түүхийг агуулдаг гэжээ. 1600 оны эхээр Америкийн уугуул иргэд болох Потаватомигийн овог болон жижиг Европын загасчдын тосгоны хүмүүс амьдардаг байжээ. Хоёр тал ихэнхдээ инх тавиа амьдардаг байсан ч заримдаа зөрчилдөх асуудлууд гардаг байлаа. 1640-од он гэхэд Потаватомигийн овгийнхан эхнээсээ Висконсин мужи руу шилжиж суурших болсон байдаг. Потаватомигийн овгийнхан бүрэн шилжсэний дараа Европын загасчны тосгоны хүмүүс өөр хүмүүс ирж амьдрах болоод байгаа гэжээ. Тэд хэлэхдээ шинэ оршин суугчид их сонин харагдсан, цагаан хүмүүс шиг харагдсан ч их сонин хувцалдаг Европын загасчны тосгоны хүмүүс харилцаж үзээгүй. Бас хаанаас ирснийг нь мэдэхгүй байна гэлээ. Ийхүү хачирхалтай зүйлс тохиолдож эхэлсэн байдаг. Тэдний тэжээдэг хэсэг амьтад нь яг ямар амьтад байсан гэдэг нь бол тодорхойгүй байдаг бөгөөд тосгонд байх зарим барилгуудад цусаар дуудагдсан нядлагдсан байдалтай олдсон байдаг. Бас нэг шөнө мах хадгалах байгууламж шатсан байдаг. Загасчлах тосгоныхон ийхүү бодно. Энэ шинэ хүмүүс л ингэж байна да гэд. Ийхүү дараа хаашаа ч юм бэ алга болчихсон бөгөөд тосгоныхон хайхаар төлөвлөж уулыг хүртэл хамарсан ирэл явуулсан боловч нэг ч хүн олдоогүй гэдэг. Ийхүү тэд дахин хизээч харагдсангүй. 1836 онд Lighthouse буюу гэрэл цамхаг арлын хойд хэсэгт байгуулсан ба энэ нь хамгаалах, харуулдах үүрэгтэй байдаг. Цамхагыг хамгийн чанартай материалаар бат бөх мэргэжлийн төвшөнд гүйцэтгсэн ажээ. 1837 оны 12 сарын 19 цамхагийн хамгийн анхны харуулаар Дэвид Корбин томилогдсон байдаг. 3 жилийн дараа буюу 1840 онд барилгын чанар өндөр байсан хэдий ч барилгын ханын гипс ховхорч хагарсан хэсгээр нь ямар нэг шингэн урсаж үүнээс өдөж байшин байнга чигтэй болж байна гэж гомдол мэдүүлж эхэлсэн байж. Корбин ихэнх цагаа гэрэл цамхагт ганцаар өнгөрөөдөг байсан ба хаяа хүмүүс цочлон очиход тэр хан ширтээ байдаг байжээ. 1845 он цамхаг баригдаад хэзээний 8 жил өнгөрсөн байна. Инхүү Корбин дээр шалгагч ирж түүнийг ихээхэн хачин ажиллаж байгааг дурдсан байдаг. Түүнд эхнэр эсвэл гэр бүл байгаагүй ба албан ёсны шалгагч бодохдоо ганцаардмал байна гэж дүгнээд албан ёсны 25 хоногийн чөлөө өгч эхнэртэй болохыг зөвлөсөн байдаг. 1852 оны 12 сар Корбин өвчний улмаас гэрэл цамхагтаа нас барсан байна. Түүнийг цамхагийн урдхан барилах жижиг оршуулган газарт оршуулсан байдаг. Дараагийн харуул нь ороод нэг их удаагүй гэрэл цамхагийн талаар бараан талыг мэдээлсэн байна. Шинэ орсон харуулын найзууд нь хаяа зочилдог байсан бөгөөд найзууд нь хэлэхдээ тэр шөнийн цагаар сонин зүйлс харагддаг. Гэтэ яг юу харснаа тайлбарлаж чадахгүй байна гэж ярьдаг байсан гэсэн. 1858 он 22 жилийн ашиглалтын дараа гэрэл цамхагийг нурааж шинийг барьсан байна. Тэр үеийн харуулууд нь туслах харуултай болох эсвэл гэр бүлээрээ байрлах хүсэлтийг гаргаж ирсэн байна.
Хуучин гэрэл цамхгийн түүхэнд ямар нэгэн шуурга, байгалийн хүчтэй үзэгдэл бүртгэдэггүй байдаг. Гэвч яагаад ч юм бэ 22хан жил ашиглалтанд байсан цамхгийг ийхүү нураасан байдаг. 1876 оны 1 сарын 20-нд тэр үеийн харуул болох Вент мэдээлэлтэй хоёр хүн Вашингтоны арлаас их газар руу сэлүүртэх гэж оролцсон гэж мэдээлсэн байна. Тэрээр тэднийг явахад удалгүй хүчтэй шуурга болж тэр зорьсон газараа хүрч чадаагүй гэж бичжээ. 3 сарын дараа 1876 оны 5 сарын 13-нд бенз өнгөрсөн 1 сар далга болсон хоёр хүн хэдэн удаа харагдсан гэж хэлжээ. Нэг удаа нэг нь гэрэл цамхгаас нөгөө нь Джон Ватсонгийн гэрээс гарч байгаа нь харагдсан байдаг. 1900 он гэхэд Арлын ихэнх оршин суугчид Мичиганы нуурын илүү сайн загас агнуурын газрууд руу явсан байна. 1910 онд амжилттай бизнесмен зохион бүтээгч Честер Фортестон гэгч гэрэл цамхгийн хойд хэсгийн газрыг эстацул Арлыг бүхэлд нь худалдаж авсан байдаг. Тэрээр зуны амралтын хувийн газар болгон ашиглахаар шийдсэн байна. Фертерсон Арлын өмнөд хэсэгт том чулуун танхим, доод давхурт нь зав хадгалах газартай, зүүн хэсэгт нь чулуун усны цамхаг, баруун хэсэгт сүрлэг модон хаалга барьжээ. Их танхимыг Фертерсоны 11,000 гаруй номын асар том цуглуулгыг хадгалахад ашигладаг байсан бөгөөд зарим нь эд шидийн талаар ховор номтой байсан гэдэг. Фертерсон 1945 оны 1 сарын 6-нд зүрхний дутагдлаас болж нас барсан ч зарим нь түүнийг яг айснасаа болж нас барсан гэж таамагладаг. Фертерсоны бичвэрээс Арлын талаар ямар нэгэн хачин зүйл дурдсан зүйлийг олоогүй байна. Түүний нас барсны дараа хэд хэдэн сүм их сургуулиуд түүний номын цуглуулгад сонирхолтой байсан ч тэр Висконсины их сургууль Мэдисонд $300,000 худалдаж авахд нөхцөлтэйгээр гэрээслэл үлдээсэн байдаг. Энэ түүхийн зарим хэсгийг интернетээс олоход хэцүү. Гэхдээ их танхимд энэ талаар баталгаажуулсан хэдэн хавцас байдаг байна. Фертерсоны хувийн баримтууд Висконсины түүхийн нийгэмлэгийн архивын хэсэгт хадгалагддаг байх нэ.